За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнөөдөр ер нь талархлын өдөр юм шиг байна. Гэ бодоод ирсэн чинь эзэнд өргөж байгаа бидний магтаал бас өнөөдөр бас надад ч гэсэн нэг төрж байгаа мэдрэмж нэг тийм уйлмарч юм шиг мэдрэмж төрөөд ах юм. Та нар тэхгүй байна уу? Өчтөр жоох нөгөө сандарцсан ингээд салгалцсан болохоор тэгээд байгаа юм болов. Тэг шал өөр юм орчлоо хий гэж гарч ирсэн чинь шал өөр юм бодогдоо явчлаа. Тэгэхээр бидний эзэн бол үнэхээр гайхамшигтай бурхан юм аа. Та нар түүнд талархахыг хүсэж байна уу? Яаж талархах вэ? Шууд утгаар бол бид эзэн талархаж байгаа юугаар илэрхийлэх вэ гэхээр эзний тушаалуудыг яах вэ? Дагаж түүний тушаалуудыг бид нар сахиж байгаагаараа эзэнд бид нар талархаж байгаагаа илэрхийлнэ гэсэн. Тэгэхээр бидний амьдрал эзэнт талархах тэр дүүрэн талархал дотор өдөр бүр өнгөрөөсэй гэж хүсэж. Бидний амьдрал гомдол биш, үргэлж эзэнт өргөх тэр талархал байгаасай гэж та бүхнийгээ уриаж байна. Хажууд байгаа нэстэ хэлэхгүй эзэнт талархах талархал байгаасай. Өнөөдөр би эзний үгээс Христ бидний дүүрэн найдвар юм а гэсэн сэдвээр сургаал заахыг хүсэж байна. За цөмөрө хамтдаа нэг давтаад хэлье. 1 2 3. Христ бидний дүүрэн найдвар юм а гэж. Хэн дүүрэн гэдэг үг нь орхиод байна. Дахиад хэлье. 1 2 3. Христ бидний дүүрэн найдвар юм а. Амен. Христ итгэгч бидний хувьд энэ дэлхий дээр хамгийн их итгэл найдвараар дүүр амьдардаг хүмүүс. Иесус Христэд итгэснээс хойш магадгүй зарим бид нар энийг анзаарахгүй. Гэхдээ бид нар бусдаас нэг л өөр нэг тийм итгэл найдвартай хүмүүс байдаг. Мэдээж биднэрт заримдаа хүнд хэцүү, зовлон бэрхшээл сорил тохиолддог. Гэхдээ бид хизээч найдвар алддаггүй. Амен. Хизээч бид найдвар алддаггүй. Үл итгэгч нарыг хэрвээ бид нар харах юм бол тэд нар магадгүй энэ дэлхий дээр нэг л удаа төрсөн үнэн өхөн үнэн юм чинь нэг сайхан амьдрал зүгээр энэ дэлхий дээр нэг эвтэйхэн байж байгаа л дуусъя гэж боддог. Эд баялагт, нэр алдарт, нөхцөл байдалд тэд найдахыг хүсдэг. Гэвч үнэндээ хамгийн сүүлчийн гашуун үнэн зүйл юу юм бэ гэхээр бид бүгд энэ хорвоог яадаг вүлээ? Орхидог. Итгэл найдваргүй хүмүүс хэдийгээр тэд гаднаа бид итгэл найдвартай юм аа. Надад зөндөө найз байна. Надад зөндөө мөнгө байна. Надад ийм их эрх мэдэл байна. Тийм ээ? Надад ийм их эд хөрөнгө байна гэж ярьж байгаа ч гэсэн эцсийн үед үхлийн өмнө тэд ганцаарддаг бөгөөд тэд хоосон найдвар тээж явдаг. Тэд зөвхөн өөрсдийгөө хүний хүсэл тааллд нийцүүлж тэр өөрсдөө дэлхийлэг зүйлсүүдэд өөрсдийн бодол, өөрсдийн зүрхтгэлийг худалдсан байдаг. Библи ингэж хэлсэн. Ром 3:23 дугаар эшлэлээр бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдгүй юм а гэж. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хүн өөрийгөө аврах боломжгүй юм а гэсэн. Өөрөөр хэлбэл биднийг аврагч, бидний цорын ганц найдвар бол бидний эзэн Есүс Христ юм а. Харин хүмүүс бид өөрсдийгөө эд хөрөнгөөр ямарваа нэгэн сайн үйлсээрээ зөв бодлороо, зөв хандлагаараа эрх мэдлээрээ бид өөрсдийгөө аварч чадахгүй маа. Ах トゥ уснараа өнөөдөр Бурханаас та бидэнд өгөгдсөн энэ итгэл найдвар бол жинхэнэ юм аа. Амен. Хажууд байгаа найзтай хэлэхгүй жинхэнэ юм аа гэдэг. Бид нар Тесалоник номоос үзэж байгаа 1-р Тесалоник номоос ерөөхдөө та нар Библийн тэмцээндээ бэлдээд 1-р Тесалоник номоо ер нь мартчихэв нү? Гайгүй одоо шал Галат, Эфес гэж явж байна. Тэр би Тесалоник номын талаар та бүхэн дахин сануулж өгье л да. Тесалоник ном бол Паулийн талархлыг хүлээсэн маш гайхамшигтай энэ чуулганы талаар өгүүлдэг. Талархлыг хүлээсэн. Тесалоникчууд маш их үр жимстэй байсан талаар бид нар урд урдах сургаалуудаас харсан байдаг. Яг энэ миний хэсгийг номлож байгааг энэ өмнөх хэсгийг туул ахлагч номоос нь Бурханд таалагдах амьдрал гэж. Бид яавал Бурханд таалагдах юм бэ? Одоо та нарын байгаа чи ер нь бол гоё байна тийм ээ. Та нар их дайжгүй байна. Гэхдээ үүнээс илүү эзэн таалагдах нь яг уу бид түүний хүслийг биелүүлэх явдал юм аа гэж хэлж. Амен. Тэгэхээр Тесалоник чуулганыханд бас нэг асуудал байсан. Бас нэг бэрхшээл байсан юу вэ гэхээр энэ бол
үхлийн дараа юу болох вэ? Үхлийн дараа яах вэ гэж. Өнөөдөр би их хүнд сэдвээр бас номлох чинь. Тэгэхээр та нар над руу аль болох инээгээрээ заяа. Тэгэхээр би ингээ хүнд сэдвэрэл та нар ингээл яруугаал ивэл цөмөр одоо яа гэм бэ? Ямар асуулт байсан бэ гэхээр тэд Есүс Христийг эхлээд Есүс Христийн дагалдагч нарын хувьд бол ерөнхийдөө Есүс Христ амьд байгаа л тэд нар яана гэж бодсон билээ, хаанчлна гэж бодсон. Есүс Христийг хоссаана гэж дуудажсэн. Тэр нь юу гэсэн утгатай вэ? Хаа минь гэж хэлж ирсэн. Есүс Христийг тэд өргөмжилж ирсэн. Есүс Христ үхэхгүй, алга болохгүй, тэр дуусахгүйгээр түүний дагалдагч нар Есүс Христийн баруун гар талд болон зүүн талд нь байгаад тэд синтез залраад тэд бүхэл дэлхийн ертөнцийг хаанчлах юм байна гэж тэд яаж ирсэн? Төсөөлж ирсэн. Энэ бол эхний төөрөгдөл. Тэр буруу байсан. Есүс Христ ямар зорилготой ирсэн байлаа? Та бидний нүглийн шийтгэлийг аваад загламай дээр сувдаглан нарс барж оршуулгадаа тэнгэр өөд одоод бидний бүх итгэл найдвар болоод яасан? Буцаж ирэх байсан. Тэр үргэлжлээд тэнгэрт бидэд яахаар явлаа? Орон байрыг бэлтгэхээр явсан. Та нар үүнд итгэж байгаа юу? Тэр бол бидний найдвар. Тэр хүмүүс эхлээд Есүс Христтэй хамт хаанчлах юм байна ста гоё байх юм байна гэж бодсон. Гэвч Есүсийн хаанчлал энэ дэлхийх байгаагүй. Есүсийн хаанчлал энэ ертөнцийнх байгаагүй. Өргөжлүүлээ Есүс Христ тийм ээ загламай дээр сувдагдаад тэнгэрөд одсны дараа тэдэрт бас нэг хүлээлт байсан нь юу вэ гэхээр за бид Есүст итгээд аврагдах юм бол эзнийг дагаад бид нар мөнх амьд хүрэх юм бол за Есүс бол ингээд дээшээ явчлаа. Бидний бүх итгэл найдвар болоо. Тэгвэл одоо бид нар яах ёстой вэ гэхээр биднийг үхэхээс өмнө бид нар яана гэж бодсон гэхээр тэнгэр өөд очих юм байна гэж бодож ирсэн. Есүс Христийн хоёр дахь ирэлт нь хизээ байсан гэж бодсон байна тэд нар. Биднийг л амьд байх үед л Есүс ирэх юм байна гэж тэр буруу ойлгож ирсэн. Одоо ч гэсэн бид нар тэгэж ойлгож болно л да тий. За Есүс нэг биднийг амьд байхад ирчихээсэ. Тий? Ер нь үхэхийг хүсэж байгаа юм байна уу? Байхгүй тий. Айцтай байдаг шүү дээ тий. Гэтэ та нарын дотор найдвар байгаа гэдэгт би итгэлтэй биш. Хин үг ер нь үхлийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн заримдаа мөрөөдөж болно тий. Намайг үхэхээс өмнө Есүс ирчихээсэ. Тэгвэл нөгөө нэг нисэд үзчихнэ шүү дээ бид нар амьд байхтай тий. Библиэр хэлснээр бол бид нар ингээ тэнгэрүүд яана гэж хэлсэн. Өргөгдөнө гэж хэлсэн. Энэ бас буруу бодол байсан. Тэд үхээд байсан. Есүсийн дагалдагч нар, Есүст итгэгч нар түүнд бүх итгэл найдвараа өгсөн хүмүүс бүгд яагаад байсан гэж. Жохон муухай хэлээ та нар хэлэхгүй байх шин тий. Одоод байсан гэдэг юм уу? Одоо яваад байсан гэдэг юм уу? Ямар ч хэлсэн жам ясаараа болох зүйл болдгоороо болж исэн. Дахиад тэд буруу бодсноо эргэж хараад тэдний дотор дахин нэгэн асуулт төрсөн. Хөөе эн чинь одоо юу болж байна? Яаж нээж байна гэж. Энд тэгэхээр л одоо бид нар тэ яах вэ? Энэ зовлон зүдгүүрийг Есүс Христийн төлөө дэвчээл эзэнт дуулууртай байгаад бурханд таалагдж амьдрал ингэ явж байгаа бол эзэн ирчүүл гоё байж тээ гэж бодож байсан. Өөр Паулийн бичсэн бусад захидлууд ч гэсэн энэ талаар дурддагдсан байдаг. Энэ нь бас буруу байсан. Одоо Паул Тесалоник чуулганыханд яг юуны тухай ярьж байгаа вэ? Би та бүхэнд 4:13-аас 15-ыг уншиж. Ах トゥ нараа, нойрсогчдын талаар та нар эс мэдхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудахгүй. Учир нь бид Есүс өгсөн бөгөөд амьсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогчдыг Бурхан түүний хамт ийхүү авчирнаа. Бид үүнийг эзний үгээр та нарт хэлье. Эзний гэртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй гэж хэлсэн. Нойрсогчдын өмнө орох, нойрсогчдын дараа орох. Энэ нэг талаараа айгүй өчүүхэн асуудал юм шиг мөртлөө өнөөдөр та бидний мэдэх ёстой нэг чухал зүйл байна. Тийм ээ? Бидний гэр бүлийнхэн аль хэдийн энэ хорвоотлыг орхисон хүмүүс зөндөө байдаг. За тэгэл одоо бидний өвөг дээц гэл бид нар ярина шүү дээ. Эцсийн үдээр яг юу болох юм болоо? Танаас ямар төсөөлөл байдаг вэ? Хэн игэлж тэнгэрт өргөгдөх юм болоо гэж. За яах вэ? Цөмөрө төсөөлөд үз. Яг энэ үед Есүс ирлээ гэж бодъё. Бид нар яа нэгсэн бэлээ? Өргөгдөн. Амьдаараа те ингээд өргөгдөх нь шүү дээ. Тэгэхээр бидэрт нэг ийм асуудал байдаг. Чандралцсан хүмүүс яах юм бол? Тэ? Тэ нөгөө айгүй сонин ярих гэдэг. Тэгэхээр ойлгоно үстэй. Авсан байгаа хүмүүс яах юм бол гэж те. Иймэрхүү асуултууд бидэрт байдаг. Гэтэ эзэн бидэрт нэг тодорхой ойлголтыг өгж байгаа нь юу вэ гэхээр нийтэд нь юу гэж нэрлэж байна гэхээр үхэгсэд гэж нэрлэж байгаа тийм үү? Үхэгсэд буюу нойрсогсод гэж нэрлэж байгаа. Тэдгээр хүмүүс бол одоо нойрсогчд гэсэн үг. Ямар ч байсан хэн
эхэлж өргөгдөнө гэж. Нөгөө хүмүүс те. Нөгөө хүмүүс одоо биеийг яаж олдгийг Бурханаас өгсөн ямар ч байсан Библиэд эзний амлалтанд хэлснээр төгс биеийг олно гэж хэлсэн те. Төгс биетэй дахиж тэр эзэнд өргөгдөнө гэж хэлсэн. Хамгийн эхлээд нойрсогчд эхэлж өргөгдөх болно гэж хэлсэн. Энд чинь магадгүй Тесалоник чуулганых нэг юм аачир мачир захиад багш байгаа те. Хөөе эцсийн өдөр бол би ихлэ өргөгдөж болохгүй юм ч гэх юм уу. Тухайн нөхцөл байдал энэ бас нэг эргэлзээ, энэ бас асуудал болж исэн асуултууд байсан гэсэн. Яах ёстой, хийх ёстой гэдэг л. Тэгэхээр миний саяны дөнгөж саяны уншсан эслэлдээ бид нар тодорхой ойлголтыг өгж байгаа нь эхлээд нойрсогчд тэнгэрөөд өргөгдөнө гэж хэлсэн. Бид нар тэдний өмнө яах вэ? Орохгүй гэж хэлсэн. Тэгэхээр тэнгэрт эзэн бидэрт шагнал бэлэг байдаг гэдэг шиг өргөгдөх хүмүүс хүртэл яах вэ? Нэг тийм дис дарааны талаар бид нар төсөөж яаж гэнэ үү? Болж гинэ гэсэн. Ойлгомжтой байна уу те? Тэгээ бид ч гэсэн ер нь үхлийн талаар заримдаа жоохон нухацтай боддог үстэй те. За яаж нээж яах вэ? Мэдээ залуучууд бол тэгэж боддгоо байж магадгүй. Тэгтэл би 14-төөс эхлээд үхлийн талаар бодож гисэн. Яг анх цуглаанд ирээд хүй би нэрээ үхэх юм биш те. Яах юм бол би хаана очих юм бол ийх юм бол гэдэг талаар бодож ирсэн. Тэгэхээр энэ асуулт ойлголтууд бид хүн болгонд ойлгомжтой бас нэлттэй гэсэн. Амен. Өргөжлүүдэд эзний үгийг хамтдаа харцгаая. 16-аас 18 дугаар эшлэлдээ. Учир нь эзэн өөрөө тушаалын уухай тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурхны бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амьлна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж тэнхүү эзэнтэй үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Амен. Энд чи эхлээд төрөний миний ярьсан зүйлийг тодтолгож байгаа хэсгүүд юу вэ гэхээр эхлээд юу болох вэ? Эцсийн өдөр. Эцсийн үед. Тэр өдөр одоо Библиэлд аягүй олон аргаар хэлсэн байгаа ш. Яг тэр өдөр, эзний өдөр, эцсийн үе гэж тийм ээ. Олон аргаар хэлсэн ба. Хамгийн эхлээд юу болох вэ гэхээр Христ тэнгэрээс бууж ирээд биднийг авна гэсэн. Христ ирээг бол бид нар яах вэ? Дээшээ өргөхдөггүй байна гэсэн. Тэгэхээр дараа нь маш тодорхой. Хамгийн эхлээд Христ тэнгэрээс бууж ирнэ. Энэ бол түүний энэ дэлхий дээр ирэх хоёр дахь ирэлт байх болно гэж ойлгож. Амен. Эхлээд Есүс Христ хэрхэн бууж ирсэн талаар та бүхэн мэдж байгаа юу? Бас санаж байгаа юу? Яаж бууж ирлээ нэгдүгээрт эхлээд Давидын төрлөх хотод гэж байгаа шүү дээ. Бяцхан хөө бидний төлөө энэ дэлхий дээр ирсэн. Амен. Тэр бидэнд өөрийгөө зориулахын тулд тэр өөрийгөө өргөл болгож та бидний гмийн шийтгэлийг загламай дээр аван нас барахын тулд бидний бүхэл зовлон шаналлыг тэр эцэс болгохын тулд энэ дэлхий дээр ирсэн. Амен. Өнөөдөр бид нар яагаад эзэн найдвар дотор амьдардаг юм бэ гэхээр тэр эзэн хоёр дахь ирэх болно. Амен. Тэр эзэн биднийг авахар ирэх болно. Амен. Үүнд та итгэж байна уу? Бидний эзэн тэр амлсан амлалтаа биелүүлж тэр заавал ирэх болно гэж би өнөөдөр та бүхнийг урамшуулахыг хүсэж байна. Бидэнд байгаа найдвар бол хоосон найдвар биш. Энэ бол бодиттой найдвар. Яа тэгэхээр үүнийг Библи гэрчилдэг. Тэ? Үүнийг Батцуур гэрчилдэггүй байх нь шүү дээ. Үүнийг Баясгалан гэрчилдэг бай гэсэн. Үүнийг хэн гэрчилдэг гэж? Библи буюу эзний үг гэрчилдэг. Тэгвэл та үүнд итгэж гин үү? Тэгвэл үүнийг бас хэн гэрчилж гинэ гэхээр ариун сүнс таны дотор гэрчилж гинэ гэсэн. Ариун сүнс таны дотор мэдрүүлж гинэ гэсэн. Тэгэхээр бид нар ямар их гайхамшигтай Бурхны үнцнээр аврагдсан. Одоо бидэрт байгаа бүхэл нөхцөл байдал ямар гайхамшигтай юм бэ гэдгийг та бүхэн олж харж байна. Би сая урд гарч ирээд хэлсэн шнэ уйлмаар ч юм уу гэж тэ. Үндэ бидэрт байгаа Бурхнаас өгөгдсөн бүхэл энэ итгэл найдвар бол бидэнд дэндүү хангалттай юм аа. Дэндүү хангалттай юм аа. Бидний бүх гомдол, зөвхрөл, зовлон шанал бүрийг дарж чадах, үгүй хийж чадах, дийлж чадах эзний
Хажууд байгаа найзаас асуухгүй. Чи үүн дотор амьдарч гин үү? Христ эхлээд тэнгэрээс бууж ирнэ. Дараа нь үхэгсэд эхлээд амьлна. Тэгэхээр бид нар барьцах хэрэггүй гэсэн үг. Зүгээр үстэй. Дараа нь амьд үлдсэн бид тэнгэрөөд өргөгднө. Энд чинь гоё үг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр эдгээр үгсээр бие биенээ тайвшруул гэсэн үг шүү дээ. Яагаад яг энэ та нар бие биенийгээ эдгээр үгсээр тайвшруул гэж хэлсэн юм бэ? Тэг яг үндэ тэнцээч нэг юм амар сандрал явагдаад байгаа байхгүй юу? Яагаад тэд нар сандраад байгаа гэхээр тэ түрүүн дурдсан жишээнүүд байгаа шүү дээ. Төсөөлөд хүлээгээд байсан юмнууд нь ер нь нэг нэгээр ингээ бүтлгүүтээд байгаа шүү дээ. Бид нар хүн учраас яг эзний юу яриад байгааг ойлгохгүй байсан гэсэн. Есүсийг хаан болох юм байх гэжсэн чи хаанч болсонгүй. Биднийг үхэхээс өмнө ирэх юм байх гэж бодсон чи хүмүүс үхээд дууслаа. Ямар итгэл найдвар бидэрт байна яана ийнэ. Тэгэл ингээд оршуулаад ингээд гашуудаад ингээд ийм хөөрхөлтэй нөхцөл байдал дотор байсаар хамааг яах ёстой юм бэ гэдэг талаар тэд бодож ирсэн. Яагаад тэдэрт ийм хүлээлт, ийм төөрөгдөл төрсөн байсан бэ гэхээр хуучин гэрээнд Библиэд судруудад юу гэж хэлсэн байсан бэ гэхээр аврагч Месая ирэх болно. Месая ирээд та нарыг аврах болно гэд амлалтсан байсан. Тийм үү? Тэд хэнийг хүлээж исэн? Месая буюу тэд Христийг хүлээж исэн байхгүй юу? Маш их хүлээлттэй байх үед нь Есүс ирсэн үү? Ирсэн. Есүс ирсэн чи одоо бүгд дуусаа. Одоо ингээл болоо гэж тэд бодож ирсэн. Гэхдээ тэд бүрэн ойлгоогүй байсан гэсэн. Бурхны ажил төлөвлөгөөг тэд мдээгүй байсан гэсэн. Тийм учраас тэд нар одоо яасан байх нь вэ? Сандралтцаас тэ одоо яах ёстой юм болоо гэдэг тийм төөрөгдөл тэдэрт байсан. Гэтэ мэдээж тэд нар сандарлаа гэж цуглаанаа хайж яваал тийм ээ. Төөрөгдөлд орлоо гэж шууд өөр шашин дагалтай бөөмөр рүүгээ очиод одоо яана одоо Есүс чи өгчлээ штэ гэдэг ч юм уу тэгж яриаг. Тэд нар өргөжлүүлэн байсан. Паул эзний агуу захирамжийг биелүүлж исэн. Хотоос хот энэ тэнд очиж эзний сүмүүдийг тарьж исэн. Тэд өрөөгдөж исэн. Тэд босгон байгуулагдаж исэн. Харин одоо Паул Солоник чуулганыханд хэлж байгаа та нар өөрсдийгөө эдгээр үгсээр юу гэж хэлсэн гэхээр тайвшруулаа гэж хэлсэн. Амен. Бид Христ итгэл дотроо бидэрт бүрэн найдар байгаа гэдгийг та мэдэх бүртээ Бурханд талархаж бас сайхан гүнзгий амьсгаа авч тайвширж байгаарай заа ёо. Заримдаа би ингээд амар үний юм яриад тахаар хүмүүс реакцлах болохоор гайхаад байдیں۔ Бусдын реакцийг мэдрэх талаар аягүй олон жишээ авч болно л доо тий. Бид нар хинтээ уулзахаар илүү баярлдаг уу? За жишээ нь бид нар бэлэг авахаар яадаг вэ? Би чам бэлэг бэлцээ ингээд хин нэг нь надад хэрэг хэлэх юм бол тэр бэлэг нэг бах байна уу? Тэ? Нэг гутал байна уу? Нэг цаг байна уу? Хамаагүй би аягүй их догдолдог. Тэр мэдрэмж яагаад гэхээр тэр нь үнэгүй учраас бид нар баярлдаг шүү дээ. Өнөөдөр эзнийг тэ хэлж байгаа энэ үг бол биднэрт ямар ч баяр хөөрөөр сольж дүүргэж чадахгүй тэр ёроолыг бидэрт илчлэн харуулж байна ах トゥ уснараа. Амен. Та нар баяртай байна уу? Тэглээгээд инех юм уу гэдэг шиг тэ. Гэтэ би итгэж байна зүрхсэл дотор та нар маш их баяртай байгаа баха гэдэгт итгэж байна. Өргөжлүүлээд хамтдаа нэг ишлэлийг уншия. 5 дугаар бүлэг рүү орж байгаа. За би та бүхэнд уншиж. Ах トゥ нараа цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. Учир нь эзний өдөр нь шөнийн хулгайчмд ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ гэж хэлсэн. Нөгөө эцсийн үеийн онлын талаараа эцсийн үе хэрхэн байх талаар ярьж байгаа. Тэгээ эхлээд юу хийсэх гэхээр маш сонирхолтой. Ах トゥ нараа цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй гэж хэлсэн. Цаг хугацаа болон үеийн талаар би та нарт бичих шаардлагагүй. Эхлээд нэг бичих шаардлагатай юмны талаар хэлснэ дээ те. Юу ч хэлсэн бэ гэхээр ах トゥ нараа нойрсогчдын талаар та нар те эс мэдхийг би хүсэхгүй байна. Нойрсогчдын талаар би танаас ярихгүй болохгүй байна гэж хэлсэн. Ойлголтыг бид нар авсан байх гэж бодож байна те. Ер нь бол хин эхлээд
амилахгүй юм Иесус ирэх юм ирэхгүй юм гэдэг талаар ярьж байсан. Тэр бол ер нь ойлгомжтой гэж байсан. Одоо юуны талаар ярьж байгаа гэхээр цаг хугацаа болон үеийн талаар гэж. Одоо гинт нэг мундаг хүмүүс гараад ирдэг. Тэр юу вэ гэхээр би Иесус байна жинхэнэ гэж тэ. Одоо яг Мормон одоо энэ гаж урсгал гэж нэрлэж байгаа Мормон гэж мэдхүү тэ хоёр явдаг тэ. Йосеф Смит гэдэг нөхөр энэ Мормоныг үндэслэгч хүн байгаа. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр зүгээр л ингээл итгэгчдэр ингээл сайхан эзэндээ итгэл амьдрал айгуу гоё явж исэн чинь л гинт гарч ирэл та нар буруу явж байна. Есүс чи яг ажиллаа бүрэн хийгээгүй маа. Тэ? А би бол юу гэж хэлсэн гэхээр жинхэнэ Есүс байна гэж хэлсэн. Донгосч байгаа шүү. Тэг гаж урсгалууд ерөөхдөө юуны тухай ярьдаг вэ гэхээр одоо удахгүй дэлхий сөнөх чинь. 2012 оны 12 дугаар сарын 21-ний талаар та нар санаж байна уу? Хэвээ булаагаад дэлгэсэн шүү дээ манай монголчууд. Хамаг хааваа суудар байгаа зүгээр мод төлөө будаа шүтэнцээ зөөгöd тэгсэн мэт те дэлхий сөнөх чинь гээд та нар гэхдээ тэр үед яг яасан байсан уу? Яг булаагаад дэлгээгүй л ах л та. Гэхдээ нэг жижиг мэдрэмж та нарт байсан уу? Надад ч гэсэн ер нь байсан. Ингээд уюудын талаар эцсийн үе яг хизээ ирэх талаар ер нь бол амлалт байгаа бурхны те. Тэгэхээр нэг юм болгонлоо хошуугаад өргөх нь бол бидэрт сайн биш гэдэг талаар энд хэлж байгаа. Ойлгомжтой те. Юу их юм ер нь мэдмээр байгаа юм гэл те. Ер нь сайн мэдээ ярихад ер нь айгүй их хошуу дүрдэх хүмүүс их байдаг шүү дээ. Одоо бүр Эйнштейн юм ааш. Бараг Эйнштейн ч хариулж чадхааргүй амар их юм асуудаг те. Ингүүл яхин тэгүүл яхин тэгээд эн чинь үеийн тэр чинь үе ингээл те. Тэгэл бид нар их нэг аваа гайгүй хэлж байгаа сүрдээ зохиолоод зодуулаад бүрсүүлдэ мэдгүй одоо тэгэл пастораас асууя пастораас ирээ асуусан чи пастор мэдгүй. Ах トゥ нараа цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр Христ өөрөө үнэн эзэн учраас тэр бидэнд амлснаа заавал биелүүлнэ. Христ итгэл бол 100% итгэл юм а гэдэг талаар ярьж байгаа. Тийм учраас бид нар эзэнд бүх найдвараа аль хэдийн тавьсан байхаа гэж би харж байна. Харин тийм үү итгэлээрээ биш зүгээр мохор сүсгээр явж байгаа хүмүүс яг одоо гэдгийг хүсдэг. За эн чинь тэгвэл юу ингэж өгөөч. Яг надад одоо энийг биелүүлээд өгөөтөх. Би хичээлээ уншаагүй ч гэсэн би шалгалтандаа тэнцмээр байна. Тэ? Монголчуудын мохор сүсэг бол бүр гайхамшигтай шүү дээ ер нь бол тэ. Ядаж бэлтчихэд бид эзэн бурхандаа тэ залбирж байгаа бол нэг өөр хэрэг шүү дээ. Гэж гавья байгуулаагүй гэж хаана мэрэгэн хүн байна гэж хайгаа яваад байдаг. Урд нь би бас нэг энэ жишээг ярьжсэн одоо ч гэсэн ярмаар санагдаж. Айгүй монголчууд одоо нэг ах нар байдаг шүү дээ. Монгол ах нар. Айгүй гоё ах нар байдаг. Одоо манай цуглаан ч гэсэн гоё ах нар байна. Амар сүр бараатай, эрдэм мэдлэгтэй, мундаг ах нар. Тэгэл тийм хүмүүс нэг юм мэрэгэн төрхөн хүн нэг мохор сүсгээр явчихаар би бүр ингэж гайхаа явчих. Яг ялангуяа манай монголчууд бол тийм байгаагүй. Ийм сул дорой те гаднах байдлаасаа ингээл амар мундаг үүстэй ийм харагдаж байгаа юм шиг болоо шүү дээ. Зүрх сэтгэл нь яг үнэндээ хоосон байдаг. Айцтай байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл миний түрүүний хэлсэн тэр хүмүүст ер нь эцсийн өдрийн талаарх найдвар байна уу? Байхгүй гэсэн. Хов хоосон гэсэн. Харин өнөөдөр Бурханаас бидэнд ишлэгдсэн эдгээс үс хангалттай бөгөөд бид нар ер нь илүү олон дутуу юмыг бол асуугаад ах мэдгээд ах зарим зүйл дээр ерөөхдөө бол шаардлагагүй гэж хэлж байгаа. Маш тодорхой. Энийг ч гэсэн өнөөдөр эзний үгээр би та бүхнийг уриалж байна. Амен. Итгэл дотроо бат зогсоогоорой. Өнөөдөр заримдаа биднийг унгаахаар бэлтгэгдсэн асуудалтууд зөндөө байдаг. Гаж урсгалууд Есүс Христ итгэгч нартай уулзаад ингэж хэлүүд энэ ингэж хийж чадахгүй учраас ингэж хэлээд би энийг ингэж унгаагаад ингэж өшгөлж унгаагаад ингэж илэгдээд ингэж чирээд би гаж урсгал руу оруулах болно гэсэн бүхэл бүтэн хэдэн зуун ном тэднэрт байгаа. Тэр хүмүүс таныг илэгдэж унгаах гэдэг юм бол уучлаарай. Би эзэнд бүх найдвар өгсөн гэж та бүхэн хэлээсэй гэж уриалж. Энэ бол хоосон итгэл биш. Амен. Өргөжлүүлээд энэ хэсэгт юуны тухай ярьж байгаа вэ? Тэр өдөр бас яах вэ? Тэ? Жирэмсэн хүн гинт төрөх адил ирнэ гэдэг талаар бас. Эцсийн өдөр бол эзэн нь өөрөө л мэдэх асуудал. Тэр ч байвал Есүс Христ ч хүртэл мэдгүй гэж хэлсэн. Ганцхан хэн мэдэх вэ?
эцэг. Ганцхан эцэг мэднэ гэж хэлсэн. Эцсийн өдөр нь гинт ирнэ гэд бид бас айцад автаж болохгүй. Бидэрт үргэлж ийм асуулт байдаг. Тэр нь юу вэ гэхээр за би юу н аврагдсан болов уу аврагдаг болов гэж. Сая пасторын багийнхан өнгөрсөн 7 хоног 1 дахь 3 дахь 5 дахь гэд 3 өдөр бид нар авралын давлгаа гэдэг нэртэй сайн мэдээ тараах хөтөлбөрт суулаа. Яагаад суусан бэ гэхээр та нарт заахын тулд суусан гэсэн. Тэр хичээл суугаад нэг маш хүнд мэдрэмжийг мэдэрсэн юу байсан бэ гэхээр тэр нэг хичээл үзээ шууд сайн мэдээнд гарах хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар нэг удирдал нэг удаа сайн мэдээний хөтөлбөр хичээл бид нар цуглаанаасаа гараа шууд гэртээ харьдагт адилхан биш гэсэн үг. Хэрвээ та нэг хичээл суусан бол яах нь вэ? Гараад шууд сайн мэдээ тараана гэсэн. Тэгээд гараа шууд сайн мэдээгээ тараагаад би 3 хүнтэй ингээд сайн мэдээ эхлүүлэх гэж оролцсон яг нэг сурсан юм аа. За сайн мэн үү та таар амьдралаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ гэж нэг юм чийдэлсэн. Даваа гайгүй явж байгаа л нөгөө хүмүүс яг Есүсийн талаар яг ярих гэхээр л бүргэл шал өөрөө болоод ингээл шал нөхцөл байдлаар нэвгүй болж. Тэгээд тэндээс би нэг зүйлийг мэдэрсэн. Ууса мэдчихсэн зүйлээ мэдэрсэн гэсэн. Тэр нь юу юм гэхээр хүн аврагдах нь ямар хэцүү юм бэ? Бид нар үнийг мэддэг те. Тэгээ мэдрэх нь айгүй чухал. Нэг эмээ бүр ингэж хэлсэн. Оо эмээ нь бол амьдралдаа үнэхээр их сэтгэл хангалуун байна. Өөртөө ингэж ийм зүйлсүүдийг хийлээ одоо надад дутагдах зүйл юу ч алга биш та. Үнэн өөртөө ихтэй эмээтэй тааралдчих тийм. Нөгөө хүний чи би та гимтээ гэж хэлж болдгоо. Үнэн өөртөө ихтэй юм. Тэгээ би дотроо ер нь бол ингээ уйлж ингээ амар баг гашуудж байгаа байхгүй. Яа ийм хүн одоо яаж аврагдах вэ? Гэт хүн аврагдана гэдэг чинь ер нь ямар амар юм бэ гэдгийг би бүр ингээ яс махандаа ойлгоод ингээд би бүр ингэ чичирсэн бүр. Яагаад вэ гэд. Тэгээ би дотор юу гэж бодсон гэхээр би ч өөрийгөө өстө мундаг сайн мэдээ тараадаг мараадаг гэж л өстө бардан байсан чинь би бусдад сайн мэдээ тарааж чадахгүй байхад итгэгч нараа би яаж бусдад сайн мэдээ тараа гэж хэлэх юм бэ гэж. Хамгийн чухал. Бид заах хэрэгтэй юм байна. Бид чиглүүлэх хэрэгтэй юм байна. Яг нь бид нар итгэгч нартай үлгэр дуурайл болох хэрэгтэй юм гэдэг эзэн надаа маш тодорхой санасан. Тэгээд хичээсэн л дээ. Тэгээд амар төвшин пастор гэдээ байдаг. Тэгээ манай пасторын багийн 4 гишүүн ер нь бол хамгийн өндөр оноонуудыг авсан байгаа. Баяр хүргэдэг байхгүй юу? Манай цуглааны манай пасторын багийн 4 гишүүн маань энэ сургалтанд суугаад ерөөхдөө урд хожид байгаагүй хамгийн өндөр оног авсан байна. Амен. Тэгээ энэгээр дамжуулж юу хэлхийг хүсэж байна гэхээр яг энэ сургалтын дээр нэг чухал асуулт байгаа нь юу вэ гэхээр тэр амар төвшин пастор хуваалцчихсан. Би ингээд пастор удирдагч нарт ингээд хичээл орохынхаа өмнө нэг юм танцсан юм шалгалт авд юм аа. Тэгээ тэр хүмүүс та нар тэгээ ингээд өнөөдөр энэ хорог орхилоо гэж бодоход тэр мөнхийн диваажин улсад тэнгэрийн диваажин улсад эзэнтэй хамт яг одоо байна гэхдээ итгэлтэй байна уу гингүүд мань нөхдүүд бараг 50-с дээш өмнө улсан байгаа хөөхгүй. Би ганцхан пастор удирдагчны талаар ярмаар байгаа. Монгол чуулганы талаар ярьж. Бид ер нь авралдаа хэр баталгаатай байдаг юм бэ? Яагаад энийг асууж ийм гэхээр яг энэ чи одоо ярьж байгаа эцсийн өдөр хизээ ирэх нь мэддэхгүй. Хизээ ирэх нь мэдчих юм бол би тэр өдөр хүртэл нэг юм мацаг барих гэдэг дэглэн барих гэдэг шүү дээ, тэ? Гим имээ дисчимсэл. Тэгэл нэг юм аврагдчихвал окей болох гэдэг шүү дээ. Тэг хизээ гэдгийг би мэдгүй учраас тэ жишээ нь аав ээж хизээ гэртээ ирэхийг бид нар мэдгүй учраас гэрээ цэвэрлэхгүй шүү дээ, тэ? Хэвээ ингэж байж байгаа л за яг 4-өөс ирнэ гэсэн гэж байгаа л яг 4 хүртэл тэгээ яг нэг 3:50 хүртэл заварж байгаа л 10 минут бол гэрээ цэвэрлэн шүү дээ. Би бол зөндөө тэгжсэн. Яжигт амар хурдан хөдөлгөөнтэй болохоор. Энэ үед яг тийм асуулт бас тулгарч ирсэн. Өөрөөр хэлбэл бид итгэлээрээ аврагдаж түүний нэгүслэр бид найдварыг өвлсөн болохоос биш бид ямар нэгэн тийм үү буян хурааж сайн үйл хийснээрээ аврагдахгүй маах туснараа. Яг энэ энгийн шүү тэгүү шүү та нар харанхуйн тэ хүмүүс биш та нар гэрлийн хүмүүс гэж байгаа. Яг энэ үг хинт хандан хидэгдэж байгаа юм бэ гэхээр үл итгэгч нарт гэсэн. Бид нар айгаад жичрээд гайхадах шаардлагагүй гэсэн. Амен. Эцсийн өдөр хизээ ирэх нь хинт ч хамаагүй маа ах тусараа. Хамгийн чухал нь бид нар Есүст итгэдэг хүмүүс.
Бид итгэлээр аль хэдийн аврагдсан гэсэн. Харин эцсийн өдөр нь хизээ юм болоо. Тэгээ би нэг алигтойгоо шиг буян хураагаадах юмсан. Миний нүглийн сав ер нь дүүрж байгаа болов уу, яаж байгаа бол гэдэгт санаа тавьж байгаа хүмүүс чинь өөрсдөө итгэлгүй хүмүүс байхгүй. Эвэл өөр чуулганыхан бүгд авралын бат итгэлтэй байгаасаа гэж би та бүхнийг уриалж байна. Дахиад хэлье. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн. Буян хурааснараа биш. Нэг мундаг хүн л аврагдах юм шиг бид нар заримдаа төсөөлдөг. Тэ? Хүн өөрийнхөө авралын талаар бодохдоо за манай ариун туулч юм мундаг юм чи ариун туулч бол баараггүй юм да. Гэхдээ би одоо яана хэвээр нэр твист илчлээд харуулчих юм бол би хэвээр нэг балерин байж байгаа даа. Энэ маш буруу бодш. Энэ маш буруу. Бурхан бидэнд мөнх амийг үнгүүгээр өгсөн. Ямар ч үнгүүгээр өгсөн. Үргэлжлүүлэн та бүхнийг би итгэл найдвар дотроо байгаасаа гэж дахин уриалж байна. Эцсийн өдөр хизээ ирэх нь яах вэ? 5-8 дугаар ишлэгийг уншиж өгье. Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуйг авралын найдварын дуулга өмссөн эрүүл ухаантай байцгаая гэж хэлсэн. Ах トゥ уснараа бид хий хоосон гашуудцгаахаа болцгоо. Энд ч бүр маш тодорхой хэлсэн байгаа ш. Үхлийн талаар. Биднийг орхиж байгаа ахын дүүсний талаар. Мэдээж бид гашуудна. Гэхдээ найдвар дотор гашуудна гэсэн. Хамгийн дотны хүний алдсан хин нэгэн хоосорлгүй яах вэ? Сэтгэл зүрхэн шаналгүй яах вэ? Гэхдээ бидэрт байх ёстой нэг бодлыг хэлж өгж байгааз тэр юу вэ? Бидний итгэлийн ахын дүүс яг одоо эзэнтэй хамт байгаа гэж. Амен. Хэрэгчийн оршуулгууд угаасаа тийм байдаг шүү дээ. Хүмүүс ингээд за мэдээж уйлын шална. Гэхдээ л нэг юм арай өөр байдаг те. Яагаад гэвэл бид нар ингээд үнэхээр ээж минь, ах минь, аав минь, өвөө минь, эмээ минь эзэнд итгэдэг байсан шүү гэж бодохоор бид нар нэг ууж ирдэг те. Харин үл итгэгчдэр яадаг вэ гэхээр за одоо дахиад 7 хоног буян хураана. Монгол улсад те нэг 100 хэдэн сүм байдаг юм одоо бүх лам нарыг хооллоно. Одоо яана ийнэ одоо нөгөө нутаг ус руу н очиж буянгийн хураа инээ тэр нөгөө үхгэсний араас бүрстэ нэрэ шаналаа явчихдаг те. Үүгээр нь бид юу харж болох вэ гэхээр үйл итгэгчдэр ямар ч найдвар байхгүй байгааг бид нар харж. Тийм үү? Араас нь заавал нэг юм хийх хэрэгтэй. Тэр нэг дутуу явцсан те нэг ийм байсан талаар. Христэд итгээгүй бол тэр хүн дэлхий дээр яаж амьдардаг байгаад те 50 ширхэг 5-70-аар тэр хүнийг гаргасан ч гэсэн тэр хүнд ямар ч найдвар байхгүй гэсэн. Найдвар хинд байна? Бидэнд байна. Өнөөдөр найдвар хинд өгөгдсөн байна гэхээр бидэнд өгөгдсөн. Ямар ч үед санаа зовхгүй зөвхөн эзэндээ найдах тэр найдварын талаар ярьж. Ямар ч үед. Та ганцаараа байна уу? Та эзэнд найд. Та гэр бүлээрээ дүүрэн байна уу? Эзэнд та найдах хэрэгтэй. Таны гэр бүл таны найдвар ялж болохгүй шүү дээ. За одоо хідэн сайхан хүүхд өсгөөд төрүүлээд хүмүүжүүлчихлээ. Эдгээр маань л одоо намайг сайхан оршуулчих юм байна да. Сайхан ажил явдал минь сайхан болох нь дээ. За ажил явдал минь сайхан болж ивэл би мөнхийн усад орох юм байна гэдэг зөв. Буруу. Зөвхөн итгэл гэдгийг бид нар сайн анзаарах хэрэгтэй. Биднийг эрүүл ухаантай байх талаар энэ ярьж байна. Бид нар бусдад ч гэсэн өөрсдийнхөө энэ итгэл найдварын талаар бид нар ярихдаа тэр хүмүүст эрүүл ухаантайгаа бид нар харуулах хэрэгтэй. Оймраа тэ нэг юм эргэлзээтэй нэг юм найдваргүй биш. Харин бид нар найдвартай гэдгээ бид нар тэр хүмүүст бид нар харуулцгаая гэж та бүхэн уриалж. Амен. Үргэлжлүүлээд би урамшуулах ишлэлийг та бүхэнд уншиж өгье. Есүс 11-д гэж хэлсэн гэхээр учир нь Бурхан биднийг уур хилэнд бус харин бидний эзэн Есүс Христээр аврал авахд зориулжээ. Бидний зориултын талаар ярьж байгаа. Итгэснээр бид тэ нэг айц хүйцэх гэдэг байгаа шүү дээ. Айц хүйцэд биш. Бид нар Бурханаас авралыг авахын тулд бүтээгдсэн хүмүүс юм аа. Бид сэрүүнч бай, унтсан ч бай, өөртөө хамт амьд байхын тулд тэр бидний өмнөөс үхсэн юм аа гэж хэлсэн.
өгсдийн төлөө гашуудахад хэрэггүй одоо бид нар яана гэж бодох хэрэггүй гэсэн. Танд итгэл байгаа бол миний төлөө Иесус өгсөн юм шүү гэдгийг эзэн хэлж. Танд итгэл байгаа бол Иесусийн таны төлөө өгсөн энэ үн цэнээр амьдраарай гэж эзэн уриалж байна гэсэн. Үн цэнээр амьдраарай гэж. Иесус бидний төлөө өгчээд байдаг. Бидний төлөө амиа зориулж байдаг. Гэтэл заримдаа бид нэг юм нохоохоо шиг амьдарч болохгүй гэсэн. Ямар ч найдваргүй те. За би угаасаа өнгөрсөх өө. Одоо буян хурааж мураах одоо боломжгүй юм байна. Зөвхөн итгэлээр аварна гэдэг энэ ойлголтыг л бид нар ойлгочих юм бол ер нь их давгүй гэсэн үг шүү заяа. Тэ? Та нар яг одоо энэ хорог орхилоо гэж бодъё. Тэгвэл та нараас би асууя. Яг өнөөдөр та нар Бурхантай хамт байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлтэй байгаа хүмүүс гараа өрөхгүй юу? Үргэлжлүүлээ. Тиймээс та нар үйлддэг шигээл нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулах төө гэж хэлсэн. Энд чи та нар юу ингэж хэлээгүү те. Та нар нэг нэгнтэйгээ барьцаал. Нэг чуулганыхны тухай ярьж шít те. Нэг нэгнтэйгээ барьцаал. Альва нэг зүйлсээрээ бие биентэйгээ өрсөлдөөл. Тэр өдөр хүртэл те. Нэг нэгнийгээ доглоод байгаарай гэсэн байна уу? Үгүй. Нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулах тоо гэсэн юм. Амен. Учир нь өнөөдөр та эзэнтэй бат байх үед таны хажуудлын чинь найз чинь итгэлээр унжиж магадгүй. Учир нь зарим үед та бүтэн амьдрж байх үед хин нэг найз чинь дутагдж яах боломжтой. Заримдаа бидний дундаас хин нэг нь эзэн дээр очих үед тэр гэр бүлийг бид нар тайтгаруулах хэрэгтэй гэсэн. Итгэл байгаа шүү дээ. Эзэн байгаа шүү дээ. Бид нар чи хэн блэ? Бид нар чи итгэлийн ахын дүүснэр. Бид нар эзний биш, бидний эзний эрхтнүүд шүү дээ гэж бид нар нэг нэгнийгээ тайтгаруулмаар байна гэсэн. Олон асуултууд, олон төөрөгдүүд, олон бэрхшээлүүд бидний өмнө ирнэ. Өнөөдөр би яг одоо би эзэнд итгэж байна. Халелуя, амен гэж орилж байгаа ч гэсэн миний дотны хүн энэ хорог орхих үед миний итгэл бүр өстө амар ганхах тохиолдол байдаг. Тэм тохиолдлуудыг ч би харж ирсэн. Бусдад ярих мэдээж амархан л та тий. Битгий гашуудаар анаа тэрэгэл яг ингээл эсний үгээд би номлож ийн л та. Гэтэ яг үндэ надад ч гэсэн ямар нөхцөл байдал хүнд бэрхшээл эрхийг мэдгүй. Тэгээ би тэгээд төсөөлж тэр үед надад хэн хэрэгтэй вэ? Та нар хэрэгтэй. Амен. Өнөөдөр хиндэн ч ямар ч асуудал тохиолдож болно гэсэн. Тэр бид нар бүгд бие биендээ хэрэгтэй гэсэн. Амен. Илч Паул Тесалоник чуулганыханд маш гайхамшигтай эзний үннийг дамжуулж. Ерөнхийдөө бид нар ингээд хараад одоо Эфес номыг уншиж байгаа юу? Библийн тэмцээдээ бэлдсэн үү? Бэлдэг хүмүүс аа. За яг би таар шипи өгье. Эфес ном бол маш чухал нэгэн Ромын хот байсан, нэг мужи байсан тийм ээ. Эфес хот бол худалдааны төв хот байсан. Тэнцээ маш олон худалдаачид ирж очдог. Юудэчүүд ч тэр, харимтнууд ч тэр. Паул Эфес хотынд ерөнхийдөө бол яг Эфес номын гол сэдв байгаа шүү дээ, тийм ээ. Яг Христийн ив нэгдлийн талаар тэгээ бид хамтдаа тийм үү, харимтнууд нь ч бай, юудэчүүд ч бай, нэг юм штэ. Эзний нэг чуулга юм штэ гэдгээс уриалаад тэгээ тэн дотор итгэгч нар бусдад гэрчлэглэлээр маш гайхамшигтай зааврууд Эфес номдэр өгсөн байдаг. Яагаад вэ гэхээр ганцхан Эфес номонд Эфес хотынхан зориулаад бичсэн биш байгаа даа. Чухал хот байсан учраас Эфесийнхнаас дамжуулаад өөр хотуудад энэ мэдээ яахаар байсан бэ нөө? Тархах байсан. Яг үүнтэй адилхан Тесалоник чуулган ч гэсэн маш чухал хот байсан. Бас яг адилхан бомб хот байсан. Иргэдээр те бомб хот. Маш олон худалдааны завьуд тэрүүгээр дайрч өнгөрдөг ордог гардаг байсан гэсэн. Тэгэхээр Илч Паул Тесалоник чуулганыханд эзний эрэлтийн талаар, эцсийн үеийн онлын талаар энэ үгийг өгсөн. Өнөөдөр энэ бүх итгэгч нар бүх сүм чуулганд хамаатай маа гэсэн үг. Амен.
бүгдэд өгөгдсөн эзний үг уриалгаа гэж бид нар ойлгох хэрэгтэй юм аа. Амен. Итгэж ахын дүүс нар та нарыгаа би эзний бүрэн итгэл найдар дүүрэн баяр хөөр дотор алхаасай гэж уриалж байна. Тэр эзэн хизээч биднийг орхихгүй юм аа. Амен. Туул гараад ирэхгүй. Сая бид нар пасторын багаараа нэг гоё юм сурсан. Тэгээ энэ эзэн биднийг хизээч орхихгүй, тэр бидний итгэл найдвар гэдэг талаар. Тэгэхээр та нарт нүдээр бас харуулахыг хүсэж байгаа. Энэ юу вэ гэхээр Ромчуудын мэдлэг юм байна л да. Ромчууд хоорондоо мэдлэг те. За сайн минь уу тулаа. Эзэн Есүс Христэд итгэж шинээр төрсөн чинь чанд баяр хүргье. Тэгэхээр одоо Ромчуудын мэдлэг юу вэ гэхээр ингэж гар бариад бугуу барина. За энэ ямар утга учиртай юм бэ гэхээр би бол бурхан байна те. Туул бол хүн. Тэгэхээр бурханы хайр ямар вэ гэхээр туул одоо зовлон зүдгүүр бэрхшээл тулаад итгэл найдвар нь алдарч болно те. Тэр нь ямар утгатай вэ гэхээр ингээ гараа тавьчихж байгаа гэсэн үг тийм үү. Гэтэл бурхан бидний атгсан гараас яадаг вэ? Хизээч тавьдаг. Тэр эзэн үргэлж биднийг хайрладаг гэсэн. За баярлалаа. Тэгэхээр энэгээр бас илүү ойлгомжтой байгаа гэж харж байгаа. Бид алдаж, бид эзний гараас тавьж, бид зөхөрч, бид унж болно. Яг тэр бид хүн учраас. Харин биднийг орхихгүй тэр дүүрэн найдрыг үргэлж бидэрт бэлхаасаар байх нэг нь хин юм бэ гэхээр тэр Есүс Христ эзэн бурхан юм аа. Амен. Гараас хизээч тавихгүй. Та бүхэнд дүүрэн итгэл найдвар баяр хөөр байна уу? Аар саархан жижиг сажиг асуудал битгий уун. Битгий зөхөр. Муу сүнсийг итгэлээрээ та бүхэн ялан дэлээсэ гэж уриалж. Амен. Хамтаа суудлаасаа усцгаая. Халелуя. Эзэнд алдарыг өргөе.